хамгийн инээдтэй эмгэнэлтэй нь юу вэ гэхээр энэ бэлтгэс мөрөнгийн санхүүгийн луурт нь Хөвсгөл аймгийн цагдаа хуулийн байгууллагын ороод шатцсан гэж. Тэгээ цагдаа нь луурдуулсан гэхээр чинь тэгээд ойлгомжтой байгаа байхгүй. За өнөөдөр бас хуулийн гэнэлтийн байгууллага дээр нэг хэрэг шалгаж байгаа. Хөвсгөл аймгийн нэг том дарга руу Америкийн нэгдсэн улсаас интернетээр имэйл ирсэн байна. Мэйл ирэхээр нэгэд утсан чинь Америкийн нэгдсэн улсад зохион байгуулагдах олон улсын одоо хурал чуулганд оролцох ийм санал ирээд за нөгөөхөнтөө ингээд харилцаад нөгөө Хөвсгөл аймгийн тэр газрын дарга харилцаад гуйсан баг. Гэхдээ яаж хийж байгаа одоо би ганцаараа оролцмооргүй байна. Бас нэг 4 хүнээ өөртөө хамт аваад очимоор байна. Ингээд тавуулаа очимоор байна. Би бас нэг ажилтаа албаа хаагчдаа бас нэг номын дуу сонсгочмоор байна. Тэр хөгжил цэцгэлтийн хэлтэрхийгээс нь бас харуулчмаар байна. Яг уу их үгээд ингэсэн зардлан 100% Америкийн нэгдсэн улсаас тэр урьж байгаа талаас гарах юм байна гэдээ ингэсэн. Ингэж харилцаар байгаа зөвшөөрүүлсэн. Ингээд эхлээд ганцаараа явах байсан аялалдаа тавуулаа явахаар болоод тэгээ ажлынхаа газрын 5 хүнтэй хамт Америкийн нэгдсэн улс зардлын дааж байгаа гэдэг ийм нөхцөл байдалд нь автаад тэгээ одоо визийн хураамж юу юу ч үлээ ингээд мөнгөнөө шилжүүлэхээр шилжүүлээ гэсэн. Та хамгийн сүүлийн цохилтоо яаж авсан хэр зэрэг. За таны виз чинь гарсан биш үү? Тэгээ визийн хураамжаа энэ данс руу хийчих гэж 5 хүний өмнөөс данс өгсөн. 5 хүн нийлүүлээд тэр дансанд нь визийн хураамжаа төлсөн. За төлөхдөө яадгүй гэхээр үнэн гинэн байгаа. Тэгээ тэр том төрийн баг би одоо энэ удаад тэр хүн ингээ ярьж байхад намайг ярьж байгаа гэдгийг мэдчихэж байгаа өөрөө. Энэ удаад би бас одоо нэр усыг нийлээд юу хөвч аваас ядаж явахтана. Тэгээд виз нь гарсан гараагүйгээ мэдэхгүйгээр Америк явлаа гэж хэлээд зардлаа эргээд өгчин гэсэн гэж хэлээд 5 хүний нэр дээр хатуу нөхцөлтөө Америкийн нэгдсэн улсын Вашингтон руу нисэх билет захиалаа бичүүлсэн байна. Мөнгөө төлөөд. За тэгээд визийн хураамжгээ дахиад мөнгө төлсөн. Гэхдээ тий ярихаар инээдтэй. Тэгээд нөгөө хэд чинь Хөвсгөлөөс давхиг ороод ирсэн. Давхиж орж ирээд за одоо маргааш Америк нислээгээд элчин дээр яваа ороод ирсэн чи юу Хөвсгөл? Юу Америк? Юу виз? Хөөе сонсооч хүмүүс мэдээч хүмүүс гэдэг ийм хариу элчингээс авсан. Ингээ шалгаа үтсэн залилуулсан. Тэрөөс бодоо нэг нутгийн онцлог байдаг юм аа. Тэгээд тэр шиг энэ Хөвсгөлийн тим гиний юм уу? Хараа тэр пирамидын луурт ороод бэлтгэс мөрөнд нь цагдаа холих дууссан. Хууль сахиулахын орж мөнгөө өгч алдсан баг. Одоо иргэдийг урьдчилан сэргүүлээд болохгүй шүү гэж зөвлөж явах хэвээр улсууд нь өөрсдөө тэрэнд нь итгэж ороод мөнгө өгсөн. Америк явуулъя гэдэг ингээд интернетээр мэйл ирэхэд тэрэнд нь итгээд төрийн байгууллагын дарга нь бусад зүгээр мөрөөрөө ажиллаж байсан 4 ажилтнийгаа чирж аваачаа 5 удаа охирцсон. Тэг юу ч ярмаар энэ өдөр болгонд ийм байгаа шүү гэд яриад ах юм. Үнэхээр чихнийхээ хаагур өнгөрөөж тийм бодооч гэж. За энэ мэдээллийг хүргэж байгаа шүү.